За сэдвүүдийг бол дэмжиж байгаа. Сэдвүүд дээр нэмэх асуудлууд байна. Энэ шинэ оршоо хөтөлбөрийг бол оруулж ирэх ёстой. Тий. Энэ том төслүүдийг бол тий аудит хийгээд ер нь эхнээс юмыг баталгаажуулах явах нь хаана зөв шүү дээ. Бид нэр одоо төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгийг тэр их том төсөл том одоо зүйлүүд рүү орох тусам бол хянжих ёстой. Дээрээс нь орон нутгад өмчтийн төрийн өмчтийн компаниудыг бол заавал өргөгөөж ийн. Тэгээд одоо бас манай гишүүдийн гарч байгаа саналтай яг нэг ялгаа авахгүй. Яг одоо хувийн хвшилтэд өрсөлдөх тийм нөхцөлийг бүрдүүлж болохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр нь бол татвар төлөгчдийн мөнгийг бол тэгж үргэлжлэн загнажлах болохгүй. За энийг одоо бүр онцгойлон та анхаарч одоо яг ямар одоо ажил арга хэмжээнд дээр оруулаад ирээч. За төрийн өмчт компаниудын алдагдaltaй ажиллаад байгаа асуудал байна. Ашигтай ажил бүрэн болцсон байгаа тийм. Тэгэхээр энэ тал дээр одоо бас их тусгайлан одоо бүрийг төрийн өмчт орон нутгийн өмчт компаниудын өргөсгийн тал дээр одоо санал оруулж ирж байна. Гэсэн юм санал байна. За нийслэлээр бол тэр хэсгийн ахлагч гэдэг бүр нэр зааж байгаад оруулмаар байна. Хэсгийн ахлагч. Энд чи өөрөө юу хэлж яах нэхэр хуулагч байгаад байна шүү дээ. Нэг нам 4 жил хуулаг хийчихэд сонгуульд ороод байна. Бусад энэ намууд нь жижиг намууд нь ямар ч хул өгчгүй гүн чи ямар байдлаа. Шудраг сонгуул муу юм уу? Энэ ардчсан орон муу юм уу? Бид нар ийм л юм ярьж шүү дээ. Тэгэхээр эн чи өөрөө маш том ноцтой асуудал байгаа байхгүй юу? Тэгээ энэ асуудлыг одоо тусгайлан оруулж ирээч. Гэсэн ийм саналуудыг хэлэх гэсэн. Тэгээд та бүхэн бас саналуудаа нэгтгэхэд хизээ санал дураалах юм те. Би бол саналаа нэгтгэж санал дураалтанд ормоор байна. Тэгэхгүйгээр бол одоо бидний хувьд санал бол орохгүй. Ийм байдлаар бол санал дураалтанд орохгүй. Тэгээ ийм санал хэлэх гэсэн. Тэгээд хэдүүлээ одоо бас нэг ажлаа хаана тэг хийсэн шиг юмэр байна шүү дээ. Одоо энэ байнгын орон орол дээр харал та. Арчлан байхад эрт үрдүүлж штэ. Тэ. Яг үндэ бол бид нар яг энэ улс төрчсөн ийм өвөөгөө төсөө хян шалгахгүй энэ асуудлыг бол батлахгүй. Тэр суу нийслэлийн хэсгийн ахлагчийг энийг бол зогсоох ёстой. Ийм замбрааг татвар төлөгчдийн мөнгийг үрдэг. Тэгэд намын ажил хийдэг 4 жил хийдэг. Энэ ажлаа дасан зогсоох ёстой. Ийм байна.